За энэ завшаантай хэрэг боллоо. Ирээдүйн ажлын байртайгаа танилцж байгаа улс төр судлалын оюутнууд маань яг маш чухал асуудал хилцэж яхад орж ирж байна. Энэ хууль бол ер нь цаашид бас парламент орших уу, орших уу гэдэг зангилаан дээр бас оршиж байгаа ийм хуулийн төсөл ороод ирсэн байж байгаа. Тэгээ би нэг л юм хэлмээр байгаа да. Хүн болгон хийх ёстой ажлаа л хиймээр байгаа. Хийх ёстой ажлаа хариуцлагатайгаар хийх ёстой байна. Ерөнхийлөгч нь ерөнхийлөгч шиг баймаар байна. Эв нэгдлийг хангадаг. Засгийн газар нь засгийн газар шиг асуудлаа шийддэг. Улсын хурал нь бол улсын хурал шиг байх ёстой. Тэр нь юу вэ гэхээр энэ ардчилсан тогтолцоогоо хамгаалах, парламентынхаа дархлааг хамгаалах, хууль тогтоох эрх мэдлийнхаа хүрээнд иргэдийнхаа аж амьдралд шаардлагатай хуулиудыг батлах. Гэтэл манайд өнөөдөр бүх зүйл одоо нөгөө хөлөөрөө толгой хийж ийн гэдэг шиг юм болоод байна. Яг хийх ёстой ажлаа бүрэн дүүрэн хийж байгаа хүн алга. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хүртэл улсын хуралд орж ирчээд хууль тайлбарлаа суужаа. Одоо энэ хуулиа батлуулж авчаад улсын хурлын гишүүдэд ёс зүй заагаа суух юм байна л да. Тэгээ би энд улсын хурлын даргаар шинээр томилогдсон Бямцогт даргад бүр тусгайлан хандаж хэлмээр байгаа. Та улсын хурал 5 удаа сонгогдсон энэ танхимд байгаа хамгийн туршлагатай парламентчдын нэг. Тэгээ таны анхны одоо даргаар сонгогдоод хилцүүлж байгаа хуулийн төсөл энэ болж байна. Тэгээ энэ хуулийн төсөлд дотор гизрүү н орох юм бол асуудалтай зүйл маш их байна. За магадгүй авч болох ганц нэг зүйл байж болно. Гэхдээ санаачлах явдлаасаа ахуулаад асуудал дагуулж байгаа. Сая байнгын орон дээр ч гэсэндээ зөндөө яригдлаа. Үндсэн хуулийн 26-гийн 1-т хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг тодорхой тогтоогоод өгсөн байж байгаа. Монгол улсын их хурлын тухай хуулийн 36-гийн 1-т бас их хурлтай холбоотой асуудлыг улсын их хурлын гишүүд зөвхөн санаачлан гэсэн байж байгаа. За тэрийг нь болохоор энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чин ажлын албаны хүмүүс тис хөндлөнгөөр өөрсдөө хууль тайлбарлаад байнгын хорон дээр яриад байна. Та энийг улсын хурлын даргын хувьд ингээд зүгээр хараа сууж ийж болох юм уу? Улсын хурлын даргын албан тушаалыг цөөхөн хашсан байдаг. Тэгээд тухай бүр өөрсдийнхөө легасиг бүтээж байгаа. Та бол одоо 5 удаа сонгогдсон парламентчийн хувьд өөрийнхөө легасиг яаж бүтээх нь вэ гэдэг чинь яг энэ ихний алхмаас ч харагдах гэдэг. Тэгээ би бол энэ хилцэх хэсгээсээ ахуулаад маш их маргаантай хуулийн төсөл орж ирж байгааг бид нар зүгээр ингээд юу ч болоогүй юм шиг хин нэгнээр ёс зүйгаа заалгаад сууж юмаргүй байгаа. Игүүлэн татах асуудлыг процессжуулах шаардлага байгаа гэж үзэх юм бол тэр асуудлыг улсын хурлын гишүүд нь өөрсдөө санаачлаад оруулж ирж болно. Тэр асуудал бол нээлттэй. Шаардлагатай бол би ч гэсэндээ санаачлаад явж болж байна. Миний бодол бол юу вэ гэхээр өнгөрсөн 36 жилийн хугацаанд маш их үн цэнээр хамгаалагдж байгаа Монголын ардчлалын хувь заяа гагцхүү сонгогчдод байх ёстой. Тэр игүүлэн татах хэрэг зөвхөн сонгогчдод, зөвхөн иргэдэд байх ёстой л гэдэг ийм байр суурьтай байгаа. Тэгэхээр их хурлын дарга би танаас л асуухыг хүсэж байна л да. Та энэ улсын их хурлынхаа хувь заяаг цаашд юу яаж харж байгаа юм бэ? За чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авах дэгтэй. Та мэдж байгаа. Зүгээр бас их хурлын гишүүдийн эргэлзээ энэ хууль санаачлах одоо бүрэн эрхийн хүрээ хязгаар институт хоорондын бас зөрчил бие биенийхээ одоо ажил руу ороод байгаа юм шиг гэдээс ойлголтууд явж байгаа учраас танд бас улсын их хурлын тамгын газраас тайлбар өгүүлэх нь зөв баха. Ер нь улсын их хурл өргөн мэдүүлж байгаа хуулийн төслүүд дээр үндсэн хууль болон улсын их хурлын тухай хууль, улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, хууль тогтоомжийн тухай хуульд нийцсэн эсэх талаар одоо бас тийм санал дүгнэлтүүд бас улсын их хурлын тамгын газраас гаргадаг. Энэ бол хуулийн төслийн одоо бүрдүүлбэр өргөн мэдүүлж улсын их хурлыг хилцүүлэх
шалгуур шаардлагыг хангасан эсхийг хяндаг. Энэ хянагдсан байгаа энэ хүрээндээ бол энэ үндсэн хууль болон улсын их хурлын тухай хуулийн хүрээ хязгаарыг зөрчсөн, давсан хэн нэгэн одоо тийм их хурлын одоо эрх мэдэл рүү бүрээ их халдсан зүйл байхгүй байна. Улсын их хурлын тухай хууль, улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тийм үү? Дэгтэй холбоотой улсын их хурлын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг улсын их хурл өөрийнхөө тийм үү бүрэн эрхийн хүрээнд шийдэх ёстой гэсэн одоо тийм үү тайлбарыг өгсөн. За мөн одоо өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөл бол улсын их хурлын гишүүний одоо бүрэн эрхтэй холбоотой асуудал учраас энэ бол хууль тогтоомжийн тухай үндсэн хууль, бус хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэсэн лавлгаа бас надад бас гаргаж өгсөн байгаа. Тэгээд энэ дэр улсын их хурлын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, үлзий сайхан дарга тодорхой хариулт өгч. Яагаад гэвэл их хурлын олон гишүүдэд ийм эргэлзээ байгаа. Үндсэн хууль судлаач нар за мөн одоо хуульч, эрх зүйчд одоо иймэрхүү эргэлзээ иргэд олон нийтнүүд байгаа бах. Тийм болохоос тодорхой тайлбар өгч зүг баха. За мөн одоо бас миний хувьд бол та бүхэн мэдж байгаа. Парламентд одоо 5 удаа сонгогдод 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгээд ингээ ажиллахдаа энэ парламентын засаглалыг бэхжүүлэх тийм үү? Энэ парламентыг одоо нэр хүндийг яаж дээшлүүлэх вэ? Ард түмнийг одоо төр итгэл яаж нэмэгдүүлэх вэ? Гэдэг дээр одоо илүү анхаарч ажилланаа гэж та бүхэнд одоо их хурлд даргад нэр дэвшиж явахдаа хэлж байсан. Яг энэ байр суурь хэвээрээ энэ ч үүднээс урд нь хандаж ирсэн. Одоо ч энэ байр сууриндаа байгаа. Цаашдаач энэ байр сууриндаа байх болно гэдэг өсөлчээ. За үлзий сайхан дарга. За жаргалан гишүүний асуултад хариулъя. Монгол Улсын үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1-р хэсэгт хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоохоор заасан байгаа. Үүнийг Монгол Улсын их хурлын тухай хуулийн 36 дугаар зүйл мөн хууль тогтоомжийн тухай хуулийн 5 дугаар зүйлээр тус зохицуулсан. Ингэхдээ Монгол Улсын их хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36-гийн 1-ийн 1-д Улсын их хурлын үйл ажиллагаа хуралдааны дээгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн Улсын их хурлын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх Улсын их хурлаар хилэлцэх баталгаатай дагалдах хэлбэрээр Улсын их хурлын үйл ажиллагаа хуралдааны дээгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно гэж заасан байгаа. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь Улсын их хурлын үйл ажиллагаа хуралдааны дээгтэй хамааралгүй зөвхөн Улсын их хурлын гишүүний бүрэн эрхтэй эрх зүйн байдалтай холбоотой асуудлыг хүндсэн байгаа. Энэ Улсын их хурлын үйл ажиллагааны хуралдааны дэг болоод үйл ажиллагаанаас ол тустай болно. Нөгөө талаас Монгол Улсын их хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол ерөнхийлөгч Улсын их хурлын гишүүн засгийн газар энэ хуулийн 36-гийн 1 зааснаас бусад асуудлаар хууль тогтоомжийн төсөлд санаачилж болно гэж мөн 36-гийн 3-т ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дахь хэсгийг баримтлана гэж тус заасан. Тодорхойлбол Монгол Улсын их хурлын тухай хуулийн 36-гийн 1-ийн 1-д Улсын их хурлын гишүүний хууль санаачлах хуулийн хүрээ хязгаарыг 36-гийн 1-ийн 2-т засгийн газрын санаачлах хуулийн хүрээ хязгаарыг тогтоосон. Харин ерөнхийлөгчийг хууль санаачлах замаар өөртөө үндсэн хуулиар олгосон үндсэн бүрийн эрхээс гадуур тодорхой бүрэн эрх болж авахыг нь хязгаарласан ийм одоо заалтол байгаа юм. За хоёр дахь асуултын хувьд Улсын их хурлын онцгой бүрийн эрхэд халдаж байгаа эсэх асуултын хувьд Монгол Улсын их хурлын тухай хуулийн 4-ийн 1-д Улсын их хурлын онцгой бүрийн эрхэд хинч халдаж үл болно гэж заасан байгаа. Үүнд үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дахь хэсэг заасан 18 онцгой бүрийн эрхийг ойлгоно. Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулийн төсөл нь эдгээр 18 онцгой бүрийн эрхтэй хамааралгүй, эдгээр бүрийн эрхийн аль нэгийг нь хөндөөгүй байгаа тул Улсын их хурл хууль санаачлах эрх бүхий субъектийн өргөн мэдүүлсэн төслийг дэгийн дагуу хилцэн батлах нь хууль зөрчсөн асуудал биш юм. Харин өргөн мэдүүлсэн төслийг хэрхэн өөрчилж батлах эсвэл батлахгүй байх нь Улсын их хурлын онцгой бүрийн эрхийн асуудал юм. 3-т холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухайд бас хариулъя. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31-р зүйлийн 31-ийн 1-д Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын ерөнхийлөгч өөрөө эсвэл түүний томсноор тамгын газрын дарга эсвэл зөвлөх нь хийнэ гэж 31-ийн 6-ад энэ хуулийн 31-ийн 1, 31-ийн 2 заасан этгээд төслөө танилцуулах, үндслээ тайлбарлахдаа төслийг боловсруулахад оролцсон холбогдох мэрэгчлэн шинжээчдийг төслийн хилцүүлгийн бүх